Чингис хааны үйл амьдрал үйл санаа тэгээд үүн ертөнцийг бүтээн босгосон үйлсийн тухай ярихад бол нэг бодлын хэлбэр хүмүүстээ нэг бодлын биш хэцүү. Манай монголчууд бол Чингис хаанаа бүр мэддэг. Чингис хаанаа биширдэг, шүтдэг. Гэвч Чингис хаанаа бас мэддэггүй. Чингис хааны тухай зөв ойлголттой болох нь бол яг одоо амьдарч байгаа орчин үеийн монголчууд. Тэгээд бидний дараагийн үеийн монголчуудад яагаад хэрэгтэй бол байдаг талаар бол ярихаас өөр аргагүй юм да. やっぱり偉大な人物だと思います。で、チンギスカンというよりも Дэлхийн хүндрэлтний оюуны соёлд болон эдийн соёлд бүх удаа салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй одоо юу гэдэг хувь нэмрээр улсан юм хүний нэг бол яах аргагүй Чингис. И неоднозначном человеке тысячелетия, как Чингисхан. Энэ бол арай дотогдолтой. Яагаад гэвэл Чингис хааны яг одоо Монгол ард түмний дотор, Монгол түүхийн дотор ямар одоо үүрэг гаргасан, ямар яага гаргасан гэж үзэх хэрэгтэй. Ерөөсөө нэг тэнгэрийн дор нэг гарт орж нэг амьдралаар амьдарцгаах байхгүй бол бүтэхгүй байна гэдгийг бол баттаа ойлгосон хүн байна л гэж би боддгийн. Хатан зөрөгтэй байх ийм үжил бодлоор хүмүүжүүлсэн шүү дээ. Чингис хаан өөрийнхөөс шашин суртлыг бол дулгаагүй тэр улсын шашин суртлыг бол хэвээр нь одоо хадгалах тэрнийг үргэлжлүүлэн шүтэх биширхийг бол зөвшөөрч байсан. 그런 과정에서 몽골과 또 안 좋은 일도 있었지만 결국은 Тэгэхээр нуус товчон дээр байгаа анхны хүний нэр нь Чингис хаан. Анхны газрын нэр нь Бурхан Алдан. Чингис хаан намжака юу сервис юу харцошуулт Монголын түүхэн сурвалжуудыг нарийн судлаад хараад үзэхдээ Монголын түүхэнд бэлдэж исэн агуу хүмүүсийн төрснийхэн тухай гайхамшигтай одоо домог маягийн юмнууд байдаг л да. Чингис хаан dünyanın en büyük imparatorluğunu kurdu. Вообще к монголам даже для них имя Чингисхана Чингис хааны байна. Монголчуудын 100 жил үргэлжилсэн дайн байлдаанд эхлүүлж хамаг Монгол улсаа байгуулж дараа нь их Монгол улсаа байгуулж Монголын аавах эдийн төрний суурийг тавьсан их эзэн хаан гэдгийг дэлхийн мэднэ. Энэ бол том сэдв байна. Энэ Чингистэй холбоотой сэдв гэдэг чинь хэмжээлшгүй юм. Энэ ертөнц дахин энэ хүнийг шүтэж харж шүншгэлж явдаг ийм учиртай болов уу гэж боддог юм аа. Гэтэ Чингис бодлол Монголын түүхийн талаар бол маш өргөн цар хүрээтэй. Маш их том түүхийн өндөрлөгөөс гүн гүнзгий судлах хэрэгтэй гэдэг юм бодолтой байдаг юм. Тэгээ их хаан бол үнэхээр их хаан байсан. Өчнөө олон 100 жилээр маш олон судлаачид эрдэмтэд уран бүтээлчид Чингис хааны үйл амьдралыг томьёолж гаргасан байх юм.